сайн байна уу? Энэхүү бяцлагтай нэгдэж байгаа танд баярлалаа. Хүмүүн бээр цаг үргэлжлээд сэтгэлийн тэнцвэрээ алдаж, уур уцаар харуулсалгүй нэг хүсэл шунал, гомдол зэргийг үүсгэснээс болж шаналн завж байдаг. Зөвхөн өөрөө зовоо зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн заваасаар байдаг гэдгээ бид төдийлөн анзаардаггүй. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам огтоосоо биш бөгөөд бид өөрсдөө амар амгалан амьдарч түн суралцнаар сэтгэлийн хэр буртаг баг багаар арилж үнэн сэтгэлээсээ амар амгалан ажиглалыг мэдэрч эхэлдэг. Бид нийгмийн гишүүнийхээ хувьд бусдад харилцахгүй байх аргагүй байдаг бөгөөд бид эдгээр чиглэснээр өөрөө ажиглалтай амьдрах эхний үе шатлалыг тавьдаг. Өдөр болгон хэдхэн минутыг өөртөө зарцуулна гэж бодоорой. Бяцлаглаа хийж байхдаа аль болох ийш тийшээ хөдлөхгүй, өөртөө эвтэйхэн хэн цаад болохгүй газрыг олж суугаарай. Наам гүм тухтай орчныг бүрдүүлээд нуруугаа зэх болгоод суух юм уу эсвэл хэвтээрээ. Энэхүү бяцлаглыг хийж байх үедээ зүрх сэтгэлээ нээлттэй байлгахыг хичээгээрэй. Сууж эсвэл хэвтэж байхдаа өөртөө хэр тухтай байгааг анзааръя. Эргэн тойрноо мэдрээ. Ингэж орчноо мэдэрч бяцлал хийж байхдаа нурууны гол хэсгийг аль болох гишгэн байлгахыг хичээгээрэй. Нүдээ анаад өөрийнхөө биеийг анзааръя. Анхаарлаа хамрын үзүүр дээр авчраад амьсгал орж гарч байгааг ажиглая. Амьсгал авахд үдэн агаар хамраар орж амьсгалаа гаргахад бүлээн болж байгааг анзааръя. Одоо анхаарлаа нүүрний булчин дээрээ авчрая. Энд зангирсан булчин байна уу? Зүгээр л ажиглая. Тэгээд нүүрний булчингаас султаж байна гэж төсөөлөөрэй. Үнэндээ мөрөн дээрээ анхаарлаа авчраад мөрөө суллая. Тэгээд гараа суллая. Цээжээ суллая. Дашаа гуяа суллая. Өвдөг шил бүлийн хуруугаа суллая. Амьсгал авах бүртээ биетэй нь улам бүр тавьширч байгааг мэдрээ. Хэвийн амьсгаа аваад бие зүгээр л ажиглая. Тэгээд зүрх сэтгэлдээ хэлээрэй. Би уучлахад бэлэн байна. Би зүрх сэтгэлээ нээхэд бэлэн байна. Бид амьдралынхаа өдөр болгон сонголтуудаа учирч байдаг. Сэтгэлдээ барьж байлах уу эсвэл чөлөөлөн явуулах уу гэдгээ зөвхөн та шийднэ. Зөвхөн та үүнийг чин сэтгэлээсээ хүссэн үед л бидний сэтгэл төгшөж буй бол хар чөлөө болоод байгаа зүйлс уушран баг багаар алга болдог. Сэтгэлийнхээ хүнд байгаа зангирсан, бөглөрсөн энергийн урсгал болоо гомдол, цөхрөл, буруутгал, уур уцаар харуулсал гунгийг амьсгалаа авч гаргаж байхдаа биеэсээ гаргаж байна гэж төсөөлөөрэй. Одоо өөрийгөө буруутгаж байсан зүйлээ уудалж энэ үед орж ирэх мэдрэмжүүдийг ажиглаарай. Биеийн тань аль хэсэгт хүндүр байгааг ажиглая. Өөрийгөө буруутгах, харамсах, гутрах, эсвэл бухимдах мэдрэмжүүдийг шүүмжлэлгүйгээр хүлээн авч зөвшөөрч эдгэх боломжийг олгоорой. Өөрийнхөө хийсэн алдаа эсвэл харамсалтай үйл явдлыг санаарай. Энэ биеийн аль хэсэгт байгааг анзаарч ажиглая. Гүнзгий зөөлөн амьсгаа аваад гаргая.
Амьсгал аваад гаргах тоолондоо та улам бүр тайвширч байгааг мэдрээ. Зүрхэн дээрээ гараа тавиад чин сэтгэлээсээ би өөрийгөө уучлж байна. Би өөрийгөө чөлөөлж байна гэж хэлээрэй. Хэрэв өвдөлт эсвэл шаналл мэдрэгдэж байгаа бол түүнийг шүмжлэлгүйгээр зөөлөн хайр нэрнэлээр хүлээн аваарай. Тэгээ зүрх сэтгэлдээ би өөртөө инрэл хайрыг илгээж байна. Би өөрийгөө уучлж байна. Би бол төгс хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөртөө уучлал, инрэл, нэгүсэл илгээж байна гэж хэлээд гүнзгий амьсгаа аваад гаргая. Та амьсгал аваа гаргах тоолондоо таны бие махбод улам бүр тайвширч байна. Та улам бүр хөнгөрч байгаагаа мэдрээ. Тэгээ ахин хэлээ. Би өөртөө инрэл хайр илгээж байна. Би өөрийгөө уучлж байна. Би бол төгс хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөртөө уучлал, инрэл, нэгүсэл илгээж байна. Ахин зөөл нүүр урт гүнзгий амьсгаа аваад гаргая. Та улам бүр хөнгөрч солирч байгааг мэдрээ. Хэвийн амьсгалаар амьсгалъя. Одоо таныг шархлуулсан хүнийг саная. Тань магадгүй тухгүй хэцүү байж болно. Зүгээр л таныг шархлуулсан хүнийг санахад би тань хаана ямар мэдрэмж төрж байгааг хүндлэнгийн нүдээр ажиглах гээд оролдоорой. Та ямар ч мэдрэмжийг мэдэрч болно. Энэ бол зүгээр. Түүнийгээ зүгээр л ажиглая. Тэрхүү хүн таныг ямар ч хэлбэрээр шархлуул зовоосон ч байж болно. Үг, үйлдэл гэх мэт. Таныг шархлуулсан энэ хүнийг уучлах нь зүрх сэтгэлээ чөлөөлж буй хэрэг юм. Тэгээ зүрх сэтгэлдээ дотроо ингэж хэлээрэй. Би таны шаналлыг ойлгож байна. Танд ч бас өвдөлт, сэтгэлийн хямрал байсан гэдгийг одоо би ойлголоо. Би одоо таныг уучлж байна. Би зүрх сэтгэлээ чөлөөлж байна гэж хэлээд гүнзгий амьсгаа авъя. Хэрв та уучлахад бэлэн биш байвал уучлахыг хүсэх хүсэл байгаа минь л хангалттай гэж өөртөө ойлгуулаарай. Би энэ уучлалыг хийж байгаа нь би өөрийгөө чөлөөлж байгаа юм аа. Би гомдол, гуниг шаналлаасаа чөлөөлөгдөж байна. Таач бас чөлөөлөгдөөсэй. Би өөрийгөө чөлөөлж байна. Таач бас чөлөөлөгдлөө. Хэдийгээр би одоо бүрэн уучлж чадахгүй байгааж уучлах хүсэл байгаа л хангалттай. Гүнзгий амьсгаа аваад гаргая. Танд хөнгөн гоё дэхэн мэдрэмж төрж байна. Учир нь та бусдыг уучлснаар зүрх сэтгэлээсээ хүнд харж чөлөөг аван явуулж идэг.
Энэ уучлал нь танд асар том үе талхыг нээж өгөх болно. За одоо хэрвээ та бусдыг уурлуулан гомдоож хэлэхгүйгээр хэлж доромжилж бүдүүлэг танхаа зан авир гаргаж байсан бол тэдгээр хүмүүсээ төсөөлье. Та магадгүй санамсаргүй шархлуулсан байж болно. Гэхдээ уучлалт нь таны дотоод амар амгалан тайван байдал, дотоод эдгэрэлт нь чухал нөлөө үзүүлэх гэдгийг санаарай. Бусдын өмнө хийсэн буруутай зүйлтэй гэмших нь зүрх сэтгэлийн хариуцлагаа хүлээх нь сэтгэлийн эдгэрэл чөлөөт байдлыг авчирдаг. Сэтгэлдээ туйлын ихээр гэмшин. Би таныг сэтгэлийг зовоож байсан болвол намайг уучлж өршөөгөөрэй гэж хэлээрэй. Би таныг гомдоож, зовоож, сэтгэл тань шарх үүсгэсэндээ уучлал өршөөлөөрэй. Хэрэг би таныг ямар нэгэн байдлаар гомдоож, зовоогоод уучлалт хүсээгүй бол одоо би чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би чин сэтгэлээсээ бүх зүйлд уучлал өршөөл хүсэж байна гэж зүрхэн дээрээ гараа тавиад өөрийнхөө биеийг ямар тайван хөнгөн болсныг анзааръя. Таны зүрх сэтгэл нээлттэй эв найрамдлаар дүүрэн байна. Би уучлсан, би чөлөөлөгдсөн, би бол хайр. Тэгээд биеэ мэдрээ, бүлийн хуруунуудаа мэдрээ, гарын үзүүрээ мэдрээ. Хэрвээ та бэлэн болсон гэж үзвэл нүдээ аажмаар нэгэрээ. Энэхүү бясалгалтай нэгдсэн танд баярлалаа.